За сайн байцгаана уу? Кино задлангийн Эрдэнэтр байна. Ингээд кино reaction механик зүйлийг туршиж үзэж байна. Энэ бол туршилтын дугаар шүү. Тест. За тэгээд бүхэл бүтэн кино гэж үзээ reaction гэдэг бол бас асуудалтай, маш урт болон цаг гарны юм бол дээр нь copyright зохиогч ерхийн асуудлууд хөндөгднө. Тийм учраас ингээд тухайн нэг онцлог сэдвийг барьж аваад энэнгүүрээ киноны гоё эсгүүдийг катлаад тэгээд тэн дээрээ ингэж reaction байдлаар явах нэ. Эхний сэдв бол мэдээж хэрэг Үнсэлт энэ бол дэлхийд даяар хэрэглэж байгаа зүйлс байна. За ингээд эхэлцгээе. Эхний кино бол одоо 2016 онд гарсан байгаа энэ Passenger чинь Jennifer Lawrence, Chris Pratt хоёрын тоглосон. Эмэгтэй санаа шиг гартаа аваад ширээн дээгүүр сандаачлаад энэ бол зөв үзэгдэл байгааз хин энэ үзэгдлийг төлөвлөдөг байна. Айгуу гоё тийм хоорны харагдаж байгаа. Эмэгтэй нэрэгтэй ихээ дээд уруулаас одсон саанчлаг гартаа өр дээр нь суулаа. Бас шуналтай өнсөж шүү. За эрэхтэй бас санаачлаг авч дээр нь галаа. За энэ хэрэгэд энэ үзэгдлийг зогсоохгүй бол цаашаа бүр нэмэх 18 гарчлаа. За дараагийнх нь бол Me Before You жүжигчин Emily Clarke тоглодог Game of Thrones киногаар бид хүн сайхан мэднэ. Вау, энэ бол одоо бас гоё үзэгдэл шүү. Гадаа ингээд бороо шиврээд орж байгаа. Хаяа нэг цахилгаанч цагчихсан. Тэгээ айж жоохон хоёр бие нүргөө маш удаанаар ойртоод үнсгээл өгдөг. За эмхтэй дээд уруулыг нь одсон үнслээ. Гэрэл унтрлаа. Бүр аятайхан орчин бүрдээд давлааш өнөөж бүр маш тухтай үзэж байна. Саадлах хинж байхгүй. Тэгтээ бас гоё үзэгдэл байна. Энэ үзэгдэл бол кадр ойроосон гэж ойртоо бол. За дараагийн кино бол сая оны өмнө гарсан Netflix дээр тавигдсан Six Underground гэдэг энэ киногаа жүжигчин Ryan Reynolds тоглосон. Тэгээ энэ эмэгтэй партнер жүжигчин чинь Мексик гаралтай жүжигчин байгаа. Нэр нь юу гэлээ марчиж Адри гарч байна очлоо нэг тийм нэртэй. За энэ хоёрыг нэлээд шуналтай үзэлж байна. Эхний үзэгдлийн чинь үсээ ингээд агшаа бооцсон байсан баха үүшлэгчийн байдалтай. Тэгсэн чинь зөөр ингийн сайхан дарах хөхөн байсан. Хоёр дахь үзэгдлэр үсээ ингээд задгаа тавиад бас контр монтер ичжээ нүрэн дээр ямар хоорны болж хувирдээ бэ. Эмэгтэй хүн ч бас амар хувирах юм аа. Энэ хоёр бол одоо маш шуналтайгаар бие биенээ одсон өмсч байна. Яа хитрхи яарч яндаа хөөх юм жоохон тайв үзэлцээсэн байлаа. Дараагийн кино бол Avengers Age of Ultron. Энэ дээр бол жүжигчин Scarlett Johansson гой тоглолтгоо бас зөв эмхтэй шүү дээ. Ер нь эмхтэйчүүд амар зайлтай ингээ эрэгтэйчүүдийг гинт огцон хүмүүсээр эрэгтэн яагаж битгэн паникт оронгуудаа хамгаалтаа суулуулаа би ингээ сул тавьчих байхгүй. Тэгсэн чинь тэрийг ашиглаад агшаа түлхээ хийчтэй бас зөв. Тэгээ явахтай яг кинондэр бол энэ одоо тэгээд нэг Hulk X-рих уурлуулах аргал юм да. Тэгтээ бас зайлтай. 2017 оны нэг Beauty and Beast шүү дээ. Энд дөр ч нэг Emma Watson тоглолтоо за эрэгтэй жүжигчдийн нэрийг мартчихжээ нэг Dan гэсэн нэртэй л байдаг. Яа энэ хоёр бол удаанаар бие биений хүлэн зөвшөөрөх гэсэн. Аль альныхаа шилэн үзүүгээр гараа оруулаад нэг ойртуулж татсан шигэ үнсэж байна. Тэгтээ камерын хөдөлгөөн бол бас юм тойрсон стедик кэм явж байна л да. Тэгэхээр энэ холдчлоор уруулгын байрлалаас харж чадахгүй наа. За ингээл өндөрлээ. Legend of the Tarzan энэ ч бас гоё кино. Энэ эрэгтэй нөгөө нэг швед гаралтай жүжигчин баха Александр Skarsgård гэдэг үлээ да. За эмэгтэй нь бол ойлгомжтой Margot Robbie тоглож байна. Энэ ч одоо тэгээд нөгөө нэг эхнэр нөхөр болцсон. Тэгээд эрэгтэй нь эхнэрээ аргадаад байгаа л үзэгдэл юм аа да. Аргадаал миний хайраа гэл тэгэл эмэгтэйг нааш нь авчрал гэсэн чинь эмэгтэй нь өвөр дээр нь санаач суунгуудаа хоёр гараараа бүр араас нь шилэн үзүүг нь барьж аваад үнсэж байна. Ер нь амар цангацсан байдалтай эрэгтэй нь бас ингээ мартаацсан ба шүү дээ эхнэрээ утаагаад. Тэгсэн чинь энэ араас нь бүр эрэгтэй нь айгүй зөв үсийн ингэж өртөж аваад үнсээд дээ шүү. Энэ бас нэлээ зөвүүн зургалтай гаруугүй юу? За ойрд үзэг кино Step Up 2014 онд гарсан. За энэ дэр чинь яг олонний дунд бие бинийгээ зарлан тунхаглаад үнсэлцгээ. Киноныхын дүр нь юу лээ? Ямар ч эрэгтэй нь болохоор Ryan Guzman гэж жүжигчин ба. Эмэгтэй нь болохоор юу лээ? Brian ойлоо. Тэр жүжигч энэ хоёр тэгээд энэ кадрыг нэг гоё болгож байгаа юм юу гэж салхи. Ингээд үсийг нь салхинд хийсэд байгаа. Тэгэхээр бас нэг амар гоё киноны үзэгдлийг гоё баяжуулж яана л та. Гэхдээ боддоор салхи юу гэж явах те кино продакшн баг араас нь сенс тавьд үлээлгцэн байгаа. Тийм учраас энэ кадр бол нэг тийм гоё баялаг харагдаж байна. За эрэгтэй доод уруулыг эмэгтэй шимэр үнсэж байна. Зөрүүлээд эмэгтэй дээд уруулыг үнссэн байна.
За Caribbean X-ийн дээрэмчдийн цуврал 2017 онд гарсан кино. За жүжигчин Orlando Bloom. За тэгээд эмэгтэйд нь Keira Knightley. Keira Британь жүжигчин энэ хоёр тоглолтгоо. Тэгэл дайны үеэр хоорондоо юм яриа л тэгснээ гинт үнсэлцнээд би нэг татчаад бод амьдрал дээр бол хизээж юм дайнтлаантай юу үнсэлцэх хүүрээ чи наата халаач гэдэг нэг загнаал байж хас. Тэгсэн чи энэ хоёр камер амар орчноос тасраад бүх юм slow motion-аар артлынх нь. Гэтэ нэг гоё үзэгдэл байгаа. Энэ артлын дээр далайн давлгаал байна л да. Энэ бол сүртэй болгож байгаа юм л да. Юу ч болоогүй юм тоорондоо үнсэлцэл нүдтэй хийчихсэн. Thor 2001 оны Thor Chris Hemsworth жүжигчин Chris Hemsworth. За тэгээд цэцлэнтэй Natalie Portman энэ хоёр ч бас янзын үнсэлсэн шүү дээ. Камерч бас ойрхоноос авчихсан мэт гарын үнслээ. Хэсэг хугацааны дараа эмхтэй бодлогшин. За үнсэж болох юм байна. Эмхтэйгээ дасгаж байгаа маа асц юм. За сайхан сахлыг өнгөлж өгч जैन да. Гэтэ эмхтэн энэ эргэтэй хий дээд уруулгууд энэ. Энэ тэгтээ Chris Hemsworth чи ямар том уралтай юм бүхлээр нийтээ хийчлээ шүү дээ. За нэг л их хамруудаа хилцгээсэн хүмүүс нэг иймэрхүү үзэгдэл гард юм байна. Энд ч бас тэгтээ тухайд ерөөсөө тогтож харж байгаагүй юм биш яг үнсэлтийн хэсгүүдийн одоо ингээд бодоод гардгүй юм биш юу кино үзэж байхдаа одоо л ингээд юу болсныг харж шин. За 2014 онд гарлуудаа чинь Fault in Our Star гэдэг кино. Энд дээр чинь за нөгөө нэг Baby Driver тоглодог жүжигчин эрэгтэйд нь тоглоод эмэгтэйгийн нэр нь өстө мартчихжээ юмээ санахгүй байна. Энд тэгээд дээшээ мацч нөгөө мүзэн үзгэж гардлаа да. Тэглээд үзэж байгаа маа. Тэгээд эмэгтэйг нөгөө амьсгалын аппаратны дээр гуурс муурсаар юутэй хитэн үзэж байгаа маа. За эмэгтэй бол доод уруулыг ер нь сорж үнсэх сонирхолтой байна. Энд дээрээс бүр 2-3 удаа дахиад байрлалаа солилдгүй зөвхөн доод уруулыг үнсээд байна да. Infinity War 2018 оны Avengers Infinity War энэ дээр одоо Chris Pratt Zoe Saldana-г үнсдэг хэсэг гарч байна да. Яа. Гэтэ Chris Pratt азтай модууч ямар олон эмэгтэйг үнсэж түүнээс хойш одоо ч одоо хит 2 гарчлаа шүү дээ. Яа. Эмэгтэй төрүүлж үнсэж байна. Гэтэ сая дээд дөрвөл үнсэж үү дээ яа. 2010 оны Iron Man 2 Tony Starkman эхнэрээ гаргадж байгаа мó маргалдаад байгаа юм тэгэл байна л да. Гэтэ энэ үзэгдэл бас гойгоос өндөр барилгын дээвэр дээр цаана ингээ хотмот ингээ хаагдчихсан. Яа тэгтээ бодит төр бол юм биш л дээ. Кино зураг авалтыг ногоон бонд хийгээл цоолол наарталт нь хотыг залгацсан ба. Яг бодит амьдрал ингээ өндөр барилга дээр эмхтэн хүмүүс ямар байд юм бол доо. За юм үсч үтсэн биш тийм мэдгүй мэн. За 2011 онд гарсан Crazy Stupid Love энэ бас зөвүүн кино шүү дээ. Тэгээд энэ нэг Ryan Gosling, Emma Stone хоёр ч одоо La La Land дээр нэлээд дотн үнсэлж байгаа. За тэгснэ тэрнээс өмнөх кино дахиад ингээд хамтраад нэг үнсэлж байгаа. Энэ хоёр ч бас дэлгэцсний өмнө олон удаа үнсэлцэж байна да. Ингээд гүүжрээд энэ бол миний эрэгтэй гэж зарлан тунхаглаад олонний өмнө бол маш тачаангуугаар хүчтэйгээр хоорны байдлаар үнсэж байна. Шилүү зүнээс нь 2 гараа хатгацсан. За эрэгтэй ч удалгүй энд нь уусаад нуруугаар нь тэврээд ав болтой. Бас бороо моронд норцсон бас юм чинь зөвүүн харагдсан юм байна шүү дээ. Нэг тийм цангаж мангацсан байдалтай үнсэж байна үгүй дээ. 2017 оны Wonder Woman. За манай Израиль гаралтай царайлаг жүжигчин Gal Gadot Chris Pine жүжигчний нүдийг харах гал үзэл энэ эрэхтэн ингээд доошоо нүдээ уруулаа бас ичингүүрэл яа. Ичингүүрэл за эмхтэн шил үзнээс натгаад авлаа. Тэгээ энэ агуудаа үнсэж байгаа хосуудын дүр төрх байна л да кинонд жүжиглж гаргаж байна. Тэгтэл бас яа бас халуугаар гэж. Suicide Squad за 2016 оны энэ тэгтээ Jared Leto сайн дүрээ гаргасан юм уу да. Нэг заваан билэр ногоо өстэй ингээд бодог өлөө бох өлөө тэн дотор ингээд орцсон нэг өмсөд ёо энэ шижин. За энийг алгасан ёо. Энэ цуврал энэ би одоо энд яаж ч юм оролцсон бэл. Эмхтэн бол Margot Robbie. 2018 онд гарсан Aquaman. За Arthur Mero 2 үнсэлж байгаас гарч байна. Яа. Гэхдээ энэ жүжигч Amber Heard-ийг өмнө ингэж юм хоорны ус ерөөсөө анзаарч байгаа юм. Яг энэ Aquaman дээр л ингэж
амар тийм хоорны харагдаад бас дур уламж юм уу те. Магадгүй энэ үсээ улаанаар будсан болохоор тэгээд ч байгаа юм бүү мэдээ. Гэтэ энэ бас зөв харагдаж байгаа даа үс нь ингээд усан дотор удаанаар хийсэт яг бодтор л үсээ ингээд аргашин шуурцал байсан юм блэ л дээ. Үсийг нь бол CGI-аар залгасан. Гэтэ энэ бол ойрын дүрс юусаа гарахгүй байна. Дандаа ийм өргөн өнцгийн холын офши дүрснүүд гаргаад байна. Бас энэ хөлийн тавилт мэлт бол бас тачаангүй юм шүү. Оо 2018 оны Deadpool 2. За манай Ryan Reynolds 2 удаа гарч ирж байна. За тэр бол найз өхнөө нэлээд тачаангуугаар өмсөж байна да. Гэтэ энэ дээр эмгтээхэн дөр бол эрэхтэн ямар ч зүс царайтай байсан хамаагүй сайхан хайрлана гэдэг тийм шинжийг гаргаж байгаа болохоор бас таалагдсан л да. Бас хорны найз өхөнтэй юм шүү энэ кинон дээр. Яа. Доод уруулын эмгтэн дээд уруулын өмсөжсэн аа эрэхтэн хацарлуун шилжиж нэг үнснээ буцаад уруул руу амар шилжиж идэггүй шүү дээ. Мэдгэдэггүйгээр. Оо 2015 оны Jurassic World. Хүү энэ бас их сонирхолтой. Одоо кинон дээр чинь эрэхтэн нь одоо эмгтэйгээ авардаг гэсэн чинь энэ хэсэг дээр одоо үзэгдэл тэр яа эмгтэн эрэхтэйгээ авраад нас яа тэгсэн чинь эрэхтэн уурчсан. Оо энэ эмгтэн чи ийм айхтар үлээ ингэж чаддаг үлээ гэж бүр гайхширсан сэтгэлээр хараад шууд өмсөж байгаамаа. Chris Pratt дахин гарч ирж байна чи одоо юу вэ баг хит гараад ирлээ шүү. Бас астай зүйлээ. Гэтэ энэ дээр бас арал сүрж ягаад мань хоёр үнсэлцээд бас амжиж байгаамаа. Бас тэгтээ жоохон яараа үнсэлцээ нэг олигтойгоо шиг урал муурлаа өнгөөгүй юм шиг энэ кадраас харахад бол хоо энэ бас айгүй гоё кино шүү дээ. Age of the Adeline гэдэг би бол үзэх дуртай юм. Амар их таалагдсан. Тэгээд энэ нөгөө түрүүний өмнө гараад идэг Ryan Gosling гэж жүжигчний эхнэр Blake Lively ч одоо ингээд энд Michael Highsmith үнсэлцэж өгч जैन да. Яа айж байгаа. Эмэгтэй нь бол амар эргэлцсэн байдалгаас би юу юу гэдэг наа. Ер нь хэрэгтэй ч юм уу ч юм уу яах гэдэг нэгсэн дүрийг бол маш сайн гаргасан байна. Эрэгтэй нь бол тэмүүсээр гад үнсээд авлаа. Дээд уруулын татлаа. Дээд уруулын татлаа үнслээ. Доод уруулын эмэгтэй нь үнсэж чинь. Гэхдээ сахал арай багтаа учраас доод уруулын үнсэж байгаа ч юм уу. Бас сонголт бол эрэгтэй дандаа л дээд уруулын үнсээд байна. Энэ бол айгүй гоё кино надад таалагдсан. Бас гоё үзэгдэл. Гэхдээ нэр энэ үнсэлж байгаа энэ хэсгийг бол бас тийм тогтож хараагүй юм биш үү яа. За ингээд шанаанаас нь гараараа бариад авлаа. Энэ бол за цаашаа хөгжлүүлэхэд асуудалгүй л гэж байна да. Хүү X-Men Days of the Future 2014 онд гарлуу да энэ чинь. Никлас Хоулт дахиад гараад ирсэн. Бас азтай зөлгөө Jennifer Lawrence-тэй үнсэлж байгаа юм да. Яа энэ бол амар зэвс ил галын хажууд амар дулаахан бас романтик орчин бүрдүүлсэн хоёр үнсэлж байгаа юм шүү. Тэгтээ энэ дэр эмэгтэй хүний гоо сайхныг бас гоё гаргасан байна. Тэр нурууны хотел дээр тавхан харж байгааз. Тэгээ энэ хоёр чи хоёулаа хувраад цэнхэр болчдөг л үү. Яадаг лээ. Оо тийм тэглээ. Эмэгтэй нэг санаачлаг авсан боловч тэгээд эрэхтэй тэгэл би эрэхтэй шүү гэж дахиад хөмөрч аваад үз тарж байна да. Бас гар марын дарчжээ ингээд хатгаад. Оо энэ ч нэг Thousand of the Cities of Valerian нөлөө тэр кино хэдэн он гарлаа да. Энийн нэг эмгтэй жүжигч амар хоорны авахгүй бас аюу гой царайлаг юу. Cara Delevingne лөө. Энэ ч гоё жүжигч шүү бас хараал амар. Гэтэ урт устай байхдаа гоё үсээ нэг тайруулсан байлгүй да. Тэгээд тайруулж байгаа нэг сонин харагдсан. Гэтэ үс гэж эмгтэй хүнд бас их амар чухал юм шүү. Бас чимээдэх юм аа. Энэ бүр амар хоорны үснэ тэр амьсгалж байгаа харц марц энэ. Энэ бас юм. Эмгтэй эргэтэйгийнхээ дээд доод оруулын хойлонгийн зэрэг амар томор өнгөлцээд Зороо биш дээ энэ ч дандаа хүүхд тахт үздэг гэсэн кино бүр мартцсан биш. Антони Бандерас алдарч жүжигчин. За эмэгтэйг нэстэй мэдхгүй байна үнэ хэлээ. Энэ чи хоорондоо сэлмээр тулж яхтаа үнсэлцээд байдаг л дээ бас ширүүхэнтэй ярьж байгаа юм шүү. Ийм багтай эрэгтэй өнтөө үнсэлцэх нь одоо эмэгтэй хүнд ямар сэтгэл төрүүлд юм бол доо. Эмэгтэй үнсэл мэддэг бах та баг зүйлсэн хүмүүстэй үнсэлцгийг. За Game of Thrones за 3 дугаар үлрэлийн буюу 3 дугаар бүлгийн 7 дугаар анги дээр John Ygritte хоёр үнсэлцдэг гэсэн байна. За нөгөө John дээр ч одоо манай Kit Harington тоглож байгаа шүү те. Бусдаагаа явуулчаа алуул хадны цаана нуугдаалаа. Хөдөө сайхан уулын нугад бууг үзүүлж байгаа гэдэг шиг үнсэлцэж байна да. Тэгээ бод амьдрал ч гэсэн энэ хоёр бол ингээд хоорондоо эхнэр нөхөр за үерхэж байгаа юм да тийм байгаа.
эмэгтэй Rose Leslie гэдэг. Энд ихтэй амар цоройж үсэлцгэнтэй энэ хоёр Британи үсэлт юм байт юм болоо хайшин дээдэд оруулан бүр урагшааны амар цоройлт үсэлттэй. Оо заалдар Prince зурлын Monica Chandler хоёрын үсэлт. Энд чинь одоо 5 дахь үлгийн 1-р ингээ хаад та хаалгаар гарч авснаа нэг сандами адаа буцаж орж ирэл дахиад үсэлцдэг. Monica Chandler амар сериусны царай гаргаал. Тэгтээ амар нэг тийм сансан нэгнээсээ салж хагцж чадахгүй байгаа үсэлтийг харуулж байна л да. За тэгээд энэ эмэгтэй нь шилүү үзэрнийх нь хараар гараа оруулах бол ерөнхийдөө энэ үзэгдэл кадрт гоё харагддсан юм байна. Нэгэндээ уус нэгдэж байгаа ч юм уу. Харин монголчууд маань нэг эмэгтэй нь араар нэгж гараа оруулаад байдгүй шиг санагдах юм те. Тэргээд. Venom. Том Хардигийн тоглодог Venom кино. Энд дэр ингээд хамгийн зөвүүн энэ эмэгтэй Venom гэх юм уу та энэ ингээд ховирчаад ховц өмсчөнгүүтээ шууд Том Хардыг татаж авчираад үнсчдэг. Энэ гэдэгтэй бүр амар сэжиг мөртлөө амар сонин зураг авалт те. Хүний толгой зурвал идчихлээ штэ, үнсэлцлээ штэ энэ хаар Том Харди. Тэгснээ ингэж уусаад баг зэрэг гэд ойртож чадахгүй нэг холдоод байгаа юм уу та бас нэг сэжиглэнгүй үнсээд байгаа маа энэ Том Харди. Яг гоо тим дүрийг гаргал гэсэн байх л та. Нэг тийм дургүйд хүчээр биелүү идэж байгаа юм шиг те. Оо за манай хаалцсан толгой Dwayne Johnson эн чинь нөгөө нэг галзуурдын цуврал 8 те Hobbs and Shops тэр жүжигчин Vanessa Kirby тоглосон байгаа. Энэ кинон дэр өмнө кинон дэр би нэг анзаарч энэ кинон дэр тийм айгүй бас хоорны харагдадсан. Нүдний будалтын контраст байна уу? Нэмэгтэй хүмүүс нэр будгаар нэр амар хувирах юм аа. Аватар. Ойрд барагийн хараагүй кино штэ. За тэгээ эрэгтэй дээр нь жүжигчин Sam Worthington тоглосон. За эмэгтэй нь бол мэдээж ирэг Zoe Saldana түрүү Infinity War дээр дурдсан хоёртой гарч байна. Тийм Zoe Saldana дандаа нэг юм харийн өөр бит сонь амтны дүртэл таарах юм да тий. Цэнхэр ногоонтой болоод энэ бол гоё классик үнсэлтэй маш айжх удаанаар эмэгтэйгийнхээ дээд уруулыг үнсэж байна. Эрэхтэн нь шилүү зүгээр татаж авчираад ойртуулж байна. Солонгос кино. Жүжигчин, дуучин Аю. Миний сонсдог дуучин байж тээ. Би бол улаан шүтэн бишрэгчин. Гоё дуутай штэ. Бас амар царайлгаа. Бас манай ивэлжилдэг гэхгүй. За тэр ч ямар амаа. Энд гэтээ Hotel de Luna гэдэг киноны хэсгээс ставхан харж байна. Энэ бол нэг тийм буудал дотор хорогдоо явж чаддгүй сүнснүүдтэй гардаг ч үлээ дээ. Тим кино тэгээд яг сүнснээс эргэтэйгээ хамгаалаад үнсэж байгаа ч үлээ. Татаж авчираад эмхтэй санааш гартаа аваад үнсэж байна. Маш удаанаар айжхан за солонгосчууд чим үзэлтийг гаргахтаа гаргуун дээ. Одоо энэ хэсгээр бараг 100 жил болно гаргаал. Эхлээл эргэтэйд гайхсан боловч уурал нүдээ анжиж байгаа. Тэгтээ айгуу сонио чихийг таглаж үнсээд байгааз бас сони энэ эмхтэй өнгийн эргэтэйгээ чихийг барьж авч байгаа толгоос ингэж барьж авч байгаа таглаад жигдэж үнсэх гэж одоо. За тэгснэ дөнгөж үнсэлт дуусаад эмхтэй нүдээ нээсэн байхамаа бас сони юм аа ч одоо эргэтэй нүдээ нэгийг багт эмхтэй төрүүлээд нүдээ нээсэн бас хөнгөн бас хуумгаа андж байгаа юм шүү. Эргэтэй бүр тэндээ ингээд ажралтаа умтсан ингээ юугаач мэдхгүй сууж байгаа шүү. Spider-Man. Яа, манай Том Холланд ч бас азтай залуу шүү. Зиндаяаг өнсч нэгдэг шин. Зиндая бол одоо өсөж байгаа маш тийм чадварлаг жүжигчин. Тэгээд Том Холландээс бас өндөр байгаамаа. MG. Од болж байгаа охиндоо энэ ч одоо. Айж хүнслээ дахиж хоёр туудаага хүнслээ энэ хоёр бол одоо бод амьдралч гэсэн бас дэйт хийгээд болцоод байгаа л үү та. Том Холланд бол азтай байгаа байхгүй юу? Зиндаяа дүнсүүлээд. Тэгтээ хөргө ховшуун дээр нэг жоохон шоп хийгээд хөнхөө өмсөл саллаа та. Яа энэ кадр бас гэдэг хөрхөө амар зодуулж модуулаад ингээд цус нүждэг ойлцсон хүртэл амар баяртайгаар бүсгүүдээ харж авдаг краштай өмсүүлсэн халахж байна.
Гэтэ энэ кад дээр эмхтэй өнөдөр хүзүү өнтрийг аюу гоё гаргаж байгаа юм л да. Хүзүү гоё сайхан байх. Хүчит кино реакшнгийн туршилтын тестийн дугаарыг энд үргээд өндөрлөө. Дараагийн дугаар дээр бас ямар ч юм байх юм бэлээ сонирхолтой зүйлс. Гэтэ яг хүмүүсийн сэтгэл комментиг харж байгаад үргэлжлүүлэх хэсгээ шийднэ. Ингээд баяртай удахгүй кино задлан гаруулъя.